Бүгдний өдрийн мэнд хүргэе. Бид нар одоо нийгмийн салбартаа анхаарна 26 оныг боловсролыг дэмжих жил болгож зарласан мөртлөө одоо ингээд эмч багш нар маань бүгдөө талбай дээр гарцсан зогсож байна. Ийм хэмжээнд хүртэл нь бид нар зоож ийн л да. Тэгээд өнөөдөр энэ аргач байна. Сая үг хэлж байгаа гишүүд энэ байнгын орооны дарга тэгээд эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар юм ойлгоогүй шүү дээ. Бид нэр зардлын зүйл ангаар нь санхүүждэг байсан энэ тогтолцооноос шилжиж гүйцэтгэлийн санхүүжилт рүү орсон бохгүй. Ингэснээр маш олон давуу талуудыг бий болгосон. Өнөөдөр асуудал юунд байгаа гэхээр манай энэ эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа санхүүжилт чинь хаанаач хүрэх вэ гэдгийг л тогтоогод байгаа. Гүйцэтгэлийн санхүүжилтийг бид нэр зохиогоод манай улс зөвхөн хэрэглээд байгаа юм биш. Олон улстай нотлогдсон манай улсад судалгаа хийгдээд хамгийн зөв санхүүжилтийн тогтолцоо нь энэ мөн ингээд энэ салбар руу энэ тогтолцоо руу шилжээд өнөөдөр бид нэг үе бодох юм бол амжилттай явж байгаа. Одоо харин энэ дээр яалтчгүй эмч эмнэлгийн ажилчдын цалин мөнгө хаанаач хүрэхгүй 90% цалингийн зээлтэй яваад байгаа. Энэ бол энэ салбарын санхүүжилтийг нь бид нар нэмэгдүүлэх шаардлагатайг л харуулдаг. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 3% хүрж байгаа. Олон улс 6% хүрэхгүйгээр энэ санхүүжилт хаанаач хүрэхгүй эрүүл мэндийн салбарын чинь асуудал шийдэгдэхгүй гэдэг нь тогтоогдсон байхгүй. Тэгээ сангийн яамд энийг ойлгуулахаар сангийн яам бас тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэж өгөөд байдэ. Гэтэ сүүлийн үед сангийн сайд сангийн яамных ярьж байгаа бол одоо хичнээн төсөв мөнгө нэмж өгч гинөө. Та нар их үрэлгэн байна. Энэ бол хүрэхээр төсвөө гэдэг энэ буруу ойлголтыг бас яриад байгаа шүү. Энд чинь хүрэхгүй гэдэг нь бүх төвшөндөө тогтоогдоод судлагдаад гараад ирсэн юм аа. Тийм учраас энэ өнөөдөр эрүүл мэндийн салбарт үүсэж байгаа санхүүгийн доголдол бол энэ тогтолцооны шинжилгээний үед гарах ёстой. Харин энэ бүх салбараас хамгийн түрүүлж гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн энэ эрүүл мэндийн салбарыг сангийн яамаа сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ эрүүл мэндийн даатгалын сангийн доголдол юунаас үүссэн гэхээр 2022 оноос үүсэл эхэлсэн шүү дээ. 2022 онд эмч эмнэлгийн ажилтны цалин 30% нэмэ гэдэг энэ шийдвэрийг засгийн газраас гаргацсан. Тэгсэн мөртлөө эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх мөнгийн энэ 30%-ийн нэмэгдлийг нэмж өгөөгүй. Эрүүл мэндийн байгууллагад эмнэлгүүдэд өртгийн жингийн тооцоолохдоо энэ нэмэгдлийн тооцч нэмээгүй. Үүнээс үүдэлтэйгээр эмнэлгүүд нь ийм ханган нийлүүлэх байгууллагуудтай өрөнд ороод эмч эмнэлгийн ажилтныхаа цалин нэмээд ингээд маш их санхүүгийн доголдолд орсон. 1 минутаа нэмээд авчих. Тэгэхээр одоо за 1 минутын нэмээд өгч. Одоо тэгэхээр миний бас айж байгаа зүйл юу гэхээр 2026 онд эх оны төсөв дээр эрүүл мэндийн салбарынхны цалин мөнгийг 15% хүртэл хуваар нэмэгдүүлнэ гэж байна. Энэ бол одоо асуудлыг бодит шийдэл биш ээ. Тийм учраас бид нар 2027 оны төсөв дээр ямар хэмжээнд ер нь нэмэх боломжтой энэнийхээ тооцоо судалгаануудыг сайн хийх хэрэгтэй. Энэ нэмж байгаа 15 хүртэлх хувийн нэмэгдлээ эрүүл мэндийн даатгалын сандаар бодит тоогоор нь та нэмэгдүүлээрээ. Тэгэхгүй бол яг 2022 оны алдаа дахин давтагдаж эрүүл мэндийн салбарынхны цалин мөнгийг 15%-аар нэмэгдүүлээ гэчээд даатгалын санд энэ хэмжээнийхээ мөнгийг төвлөрүүлэхгүй бол эмч эмнэлгийн ажилт өнөөдрийн байгаа байдлаас өшөө хүнд байдалд орох гээд байгаа шүү. Тэгэхээр сангийн яамныхан энэ дээр онцгой анхаарад энийг яг бодитоор нэмэгдүүлж өгөөрэй. За тэгээ 2027 онд эрүүл мэндийн салбарын эмч ажилтны цалин хэдэн үе нэмэгдүүлэх боломж байна. Энийг сангийн асуулт асуусан уу? За 3 номер. Юунд нэрлэхлээ? За 26 оныхон төсөвдөө 181 тэрбум төгрөгийг биднээс төсөл тавьсан. За энэ дээр нэмж тавихад төлөвлөж байгаа. Жишээлбэл одоо энэ аймаг орон нутгийн хэмжээнд эмч нартаа нийтдээ 36589 эмч
За 15,000 энэс яг ажилтан албагчд байна. Эмдээс эмч 10,000, совилогч 15, захиргааны ажилтан 1,500, 181 тэрбум төгрөгийг тавьж байгаа. Тэгээ аймагтаа бол нэг 39 тэрбум. За бусад зоонозын өвчин судлалын төвдөр 1 тэрбум жишээтэй. Нийслэлд 25 тэрбум. Сэмүүтгээд бус уламжилт өрхийн эрүүл мэндийн төвөдөө бас нийлээ 41 тэрбумгээ нийтдээ нэг 181 тэрбумыг тавьж байгаа. Цаашдаа жил болгон төрөүний хэлсэн засгийн газрын тогтоолоор 15-аас 20-30%-тэй нэмэгдлийг жил болгондоо засгийн газар одоо өнөөдрийн жишгээр бол нэмэгдүүлээд явах боломжтой л гэж харж байгаа. Ер нь бол гүйцэтгэлийн санхүүжилтээр түрүүн бас дурддагдлээ. Гүйцэтгэлийн санхүүжилтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилт гэж энэ чинь хуулиндаа өөр анх гүйцэтгэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дээр энийг дотор нь эрүүл мэндийн салбарын санхүүжилт дотор цалингийнч тусламж үйлчилгээгийнч тоног төхөөрөмжч барилга башингийн засварынч бүгдээрингийн нийтд нь оруулчихад байгаа. Тэгэхээр болж игэл жишээлбэл засгийн газрын тогтоолоор мөн улсын их хурлаар энэ тусламж үйлчилгээнд төрийн үйлчилгээ, төрийн тусламж үйлчилгээ, төрийн захиргааны гээд ялгаж салгаад ингээд тогтоолоороо шийдэж өгдөг бол энэ эмчнэрийн цалин, совилогчнэрийн цалин бүр тусад нь гүйцэтгэлийн санхүүжилтээс тусад нь санхүүжүүлвэл ямар вэ гэж түрүү асуусан асуултанд би бас хариулсан. Тэгэх юм бол манай гүйцэтгэлийн санхүүжилтэн дээр адаглаа цалингийн 181 тэрбум ихтэл эрүүл мэндийн тусламж өөр чиглэл рүү зарцуулагдах боломж нь нэгж байгаа л гэж харж байгаа. Саналд нь дөрөв хариулсан байна. За мэдээлэл өгөхөд өнгөрсөн 7 хоногт засгийн газартаа эдийн засгийн байнгын орооны дарга миний бие Мөнх Туяа гишүүн болон холбогдох байнгын ороодын гишүүд засгийн газарт уулзалт хийсэн. За үүн дээр ярилцсан зүйл юу байгаа гэхээр тухайн салбарын сайд нар бол боловсролын салбар дээр бол нэмэлт одоо санхүүжилт нь ярьж байгаа шүү. 500 гаруй тэрбум төгрөг. Одоо энэ бол цалингийн нэмэгдэл дээр гэсэн үг. Багш нарын цалингийн нэмэгдэл дээр. За эрүүл мэндийн салбар дээр 200 тэрбум төгрөг. За тэтгэврийн сангийн нэмэгдэл дээр 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлыг ярьсан. За энэ гурван асуудлыг шийдчих юм бол бид нар багш нартайгаа, эмч нартайгаа одоо ингээд тохиролцоо хийх боломжтой байна гэд асуудлыг ярьсан. За одоо манай төсвийн байнгын орооны зүгээс одоо их үүсвэр нь юу байж болох вэ гэж судалж байна. Гэхдээ энэ хугацаанд уг нь манай энэ салбарын яамдууд нь 3 талд хилцээрд ормоор байгаа. Тэгвэл бид нар энэ чинь нэг баахан ажил болдог тэнгуутэн тэр нь болж ийн болохгүй байна. Эсвэл тийм асуудал нь болж ийн болохгүй дөрөөс мэдээлэл байхгүй болж байна. Тийм учраас одоо боловсролын яам багш нартайгаа үйлдвэрчний хэвлэлтэй 3 талын хилцээрд ормоор байна. Эрүүл мэндийн яам мөн ялгаагүй. За нийгэм хамгааллын яам мөн ялгаагүй. За тэгээд уг нь энэ 7 хоногоос бид нар төсвийн байнгын орон дээр ажлын хэсэг байгуулах энэ төсвийн ирж байгаа саналуудыг хилцээд явах ийм тов дараалт санал хураагаад дэмжигдээд орсон байсан. Тэг өнөөдөр одоо ингээд улсын хурлын тамгын газраас манай байнгын орооны хуралдааныг дутуу хийсэн үү алдаа гарсан уу ингээд оруулаагүй байна. Тэг үүнээс болоод одоо чи бид нар төсөв хилцэх хугацаа ингээд дахиад 7 хоногор хойшилж байна. Одоо энэ их хурлын тамгын газар их хурлынхан дээр байхаа болмоор байна. Дээр гар суучаал дэгийн уул зөрчүүлээл ер нь сэрэн сээжиндээ бөөрн бүксэндээ баймаар шүү. За үгэлжлээ. За Мөнх сайхан гишүүн нэмэлт 1 минут. За энэ эрүүл мэндийн яамны төрийн нарийн одоо тэгээ та санхүүжилтийнхээ тогтолцоо юм болгоё. Хизээ эрүүл мэндийн даатгалын сангаас засвар үйлчлэгээний зардал гардаг болчихвоо. Тийм зардал хизээж гардаггүй. Цалин мөнгийг урамшууллыг бид нарын нийт өртгийн жин дээр тооцоолоод ийм чимлэгийн ажил цалин мөнгө өгдөө шүү дээ. Бүтээмжтэй нь уялдуулж цалин мөнгө өгжээж авж байгаа ийм чимлэгийн ажилтнанд сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа хүмүүстэй сайн тусламж үйлчлэгээ өрдөг аль талдаа өгөөчтэй ийм тогтолцоо шүү дээ. Хизээч эндээс тэгж засвар үйлчлэгээний мөнгө эрүүл мэндийн даатгалын сангаас гардаггүй шүү дээ. 21 оноос өмнө бид нар зардлын зүйл ангаар нь санхүүжүүлдэг байхад ийм чимлэгийн ажилтны цалин мөнгө тогтмол тэрийг яалт төрийн сангаас даадаг тийм тогтолцоо байсан шүү дээ. Энэ чинь энэ тогтолцооны шинжилгээ ойлгоогүй
Тэгээд яаж та цалин мөнгө нэмэх гээд байгаа тэрийг ерөөсөө ойлгохгүй. За ажлын хэсэг 3 номер. Өрхийн эрүүл мэндийн байгууллагууд манайх одоо анхан шатндаа өрхийн эрүүл мэндийн байгууллагууд байна. Энэ өрхийн эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэлийн санхүүжилт нэг иргэний гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин гүйцэтгэл санхүүжилтээ авж байгаа. Тэгээ сайн ажиллаж байгаа ч өрхийн эрүүл мэндийн байгууллагууд байна. Мөн одоо Сахилга бат санхүүгийн зөрчил гаргаж байгаа ч анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд байдаг. Өнгөрсөн жил ихэд гүйцэтгэлийн санхүүжилтээр нэг иргэний санхүүжилтээр санхүүжигдээ дээр давсан орлогонд он давж давсан орлогонд 500 саяын орлоготойч байсан өрхийн эрүүл мэндийн байгууллагууд байсан. Тэр болгон дээр эрүүл мэндийн яамнаас тэр хөрөнгө оруулалтаас тэр төсөв хөтөлбөрөөс өрхийн эрүүл мэндийн байгууллага энэ олон байгууллага 4,000 гаруй нийтийн салбаруудынхаа хэмжээнд санхүүжилтийг өгж чадахгүй. Гүйцэтгэлээр санхүүж байгаа санхүүжилтөд хоримтлал үүсэх юм бол тэндээсийн цалингийнхаа нэмэгдэл хүмүүсийн нийгмийн урамшууллын асуудлыг дотооддоо бас машин тэрэг За зулбаар өшөө микрофон өгье.